Олон улсын совилогчдын өдрийг угтаж Монголын совилогчдын нийгэмлэгээс совилогч тусгай мэргэжилтнээ сонсох хэмээх хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулж байна. Монгол улсын хувьд 1995 оноос хойш совилогчдын өдрийг тэмдэглэх болсон бөгөөд жил бүр совилогчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих гэх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Уг ойг өгсөн арга хэмжээний талаар Монголын совилогчдын нийгэмлэг нь 2022 оны 5 сарын 12-ны олон улсын совилогчдын өдрөө угтан совилогчаа сонсъё гэсэн 21 аймгийн нийт совилогч Монголын совилогчдын нийгэмлэгийн гишүүн совилогч нартайгаа уулзалтыг зохион байгуулж явж байна. За бид нар өнөөдөр энэ үйл ажиллагаа бол Хинтээ аймагасаа бол эхэлж байна. Тэгэхээр нийт совилогч нарын дунд совилогчаа сонсъё гэсэн хэлэлцүүлгийнхаа үр дүнд бид нар совилогч нарын өмнө тулгамдаад байгаа нийгмийн ямар асуудал байна вэ гэдэг дээр бол нэлээд тулгтай хоорондоо ярилцаж баг бүлгээр бол ажиллаж байна. Энэ баг бүлгээр ажилласны үр дүнд бид нар гарсан нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг төр засагтаа бол хургуулах, совилогч нарынхаа энэ асуудлыг бол шийдвэрлэх чиглэлээр мөн эрүүл мэндийн яамтайгаа хамтран ажиллаж байгаамаа. За дараагийн нэг гол ажил нь бол бид нар Монголын совилогчдын нийгэмлэгийн төвөгт 25 жилийн ой бол энэ жил тохиожээд энэ 25 жилийн ойд бид нар совилогч хамдаа байрлаа гэсэн хүндэтгэлийн тоглолтыг бол мөн 21 аймагт Монгол улсын гавьяа жүжигчин, эстрадын нэр дуучин, уран чимэг, мөн хөтлөгч жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Хатанбаатар, за мөн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан маш ихтэй бол хамтран совилогч хамтаа байлаа гэсэн бас энэ хүндэтгэлийн тоглолтыг бол зохион байгуулж явж байна. 25 жилийн ойтойгоо золгож байгаа тус нийгэмлэг Монгол улсын гавьяат жүжигчин, эстрадын нэр дуучин, жанчгийн уран чимэгтэй хамтран совилогч хамтаа баярлалаа тоглолтыг жил болгон зохион байгуулж, тоглолтын орлогоо нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай байгаа совилогч нартай зориулж, сайн үйлсийг түгээсээр ирсэн бөгөөд энэ удаа гавьяатай хамтаа уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм байна. Уран бүтээлч миний хувьд бидний хувьд маш их баяртай өдөр болж байна. 2016 онд анх удаага Монгол бүхий өргөнд 21 ардын жүжигчин гавьяатуудаа нэгтгэн анх санаачлан совилогч хамтаа баярлаа гэдэг тоглолтыг Монгол эх орондоо хийж ирсэн юм аа. Энэ цагаас хойш өнөөдөр хүртэл хизээж тасралтгүйгээр жил бүр алтан гартаа совилогч нараа алдаршуулсан сайхан тоглолтууд уламж болсон байгаа. 5 сарын 12-нд болдог. Тэгээ энэ 2 жилийн хугацаанд бас онлайнаар ТV телевизтэй хамтран ирсэн. Тэгээд бас мөрөөдөл биелж байна. Үнэхээр сайхан байна. 21 аймагт ажиллаж амьдарч байгаа алтан гартаа совилогч нараа нутагт нь яг тэр ажиллаж амьдарч байгаа газарт нь ард түмнийхэн дунд алдаршуулах, хүндэх, баяр хүргэх аялал тоглолт маань мөрөөдөл маань биелээд аялал тоглолтоор гарч маш их баяртай байна. Одоо яг Хинтээ аймгийн эзэн Чингис хааны өлгийн нутагт ирсэн бүгдээ уран бүтээлч маань бид нар тоглолтоо хэд бэлэн болсон байна. Сайхан байна. Үнэхээр алдартай алтан гартаа ард түмний хайртай совилогчтой орон нутагт нь жаргыг, дуулыг, бахтыг, бахархыг совилогч хамтаа баярлаа. Совилогч тусгай мэргэжилтнээ сонсох хэлэлцүүлгийг тэд эзэн Чингис хааны өлгийн нутаг болох Хинтээ аймгаас эхлүүлжээ. Хөдөө орон нутагт тулгамдаад байгаа асуудлын талаар Хинтээ аймгийн хэмжээгээр бол 415 совилогч тусгай мэргэжилтэн бол ажилдаг. Эдгээр нь 18 сум 5 тосгонд бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг. Одоо хамгийн бас бид бүхний тулгамдаад байгаа юм бол энэ совилогч тусгай мэргэжилтэн тэр дундаа бригадын баг эмч, их баригч баг эмчийн бол бас дутагдал байгаа. Тийм учраас бол энэ ангаахын сургуулиудаа бол энэ их баригч баг эмчийг бол бас бэлдэж тэгээд даруйдаал бэлдэж авахгүй бригадын баг эмчийн бол бас хомсдол байгаа. Мөн совилогч тусгай совилогчийн хувьд ч гэсэн энэ үнэхээр үн тэнтэй нарийн мэргэжил байгаа. Энд ковидын цар тахлын 2 жилийн хугацаанд совилогч тусгай мэргэжилтний үн тэнийг бол үнэхээр эрүүл мэндийн олон байгууллагууд бол мэдэрсэн. Ингээд совилогч тусгай мэргэжилтэн гэдэг бол энэ тухайн эрүүл мэндийн байгууллагын хамгийн гол том хүч байдаг. Тийм учраас эдгээр совилогч тусгай мэргэжилтнээр байнга бахархж байдаг. Ингээд та бүхэндээ баярлалаа. Совилгоо гэдэг нь энэрх, халамжлах гэсэн үгнээс үүссэн бөгөөд совилгааны үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, онцлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх гэсэн 5 шатлалаас бүрддэг байна. Совилогч хүний мэдлэгийг зайлшгүй байх мэдлэг, хэрэгтэй мэдлэг, мэдхэд илүүдэхгүй мэдлэг, чадварыг гардан хийх чадвар, шийдвэр гаргах, харилцах, хамтран ажиллах чадвар гэж, харин хандлагыг туслах, чин эрмэлзэл, инэрэнгуй сэтгэл, чин сэтгэлээсээ хандах хандлага гэж ангилдаг байна. Энэ удаад эрүүл мэндийн яамнаас томилогдсон мэргэжилтнүүд уг хэлэлцүүлгийг чиглүүлэн
ажиллаж байна. За өнөөдрийн одоо энэ соёлгын тусламж үйлчилгээнд тулгамдж байгаа асуудлыг тодорхойлох, за сувлагчдын дуу хоолойг сонсох, бодит нөхцөл байдалтай танилцах энэ ажлыг бол Монголын сувлагчийн нийгэмлэг болон эрүүл мэндийн яам ингээ хамтран зохион байгуулж байгаа. За энэхүү хилцүүлгийг нийт 21 аймгаар явж зохион байгуулна. За өнөөдрийн хилцүүлгээ бол Хинтээ аймагаас ингээд эхэлж байна. За хилцүүлэгт оролцож байгаа нийт сувлагч нартай одоо амжилт хүсье. Совилогч хүн гэдэг сая төрсөн хүүхдийн уйлах дуунаас эхлээд амьдралын сүүлийн амьсгал хүртэлх хүний амьдралын бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, өвчний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотны найз болсон эрхэм мэргэжилтнүүд үлээ. Орон нутгийн совилогчид маань ийхүү мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийн зэрэгцээгээр урлагийн тоглолтыг хүлээн авч байгаадаа сэтгэл өндөр байлаа. 2022 оны совилогч нарын баярыг өгтөж Хинтээ аймагт эрүүл мэндийн яамны мэргэжилтэн болоод Монголын совилогчдын нийгэмлэгийн тэргүүн нар хүрэлцэн ирж манай аймгаас 21 аймгийн аялын тоглолт совилогч нарыг дуу хоолой болсон энэ хилцүүлэг арга хэмжээ эхэлж байгаадаа туйл их баяртай байна. Ингээд Монголын өнцөг буланд оршин сууж амьдарч сувилгын тусламж үйлчилгээгээ түгээж байгаа нийт сувилагч нартаа удахгүй болох сувилагч нарын баярын, олон улсын сувилагч нарын баярын мэндийг хүргье. Ингээд өнөөдрийн хилцүүлэг арга хэмжээнд нь бүгдэнд нь амжилт хүсье. Сургалт урлагийн багийн хамтарсан аялын тоглолт 21 аймгийг тойрон аялахаар төлөвлөгөөгөө гаргажээ. Дашрамд сонирхуулгад Монгол улсын гавьяа жүжигчин Жанчийн уран чимэг анх 2016 онд совилогч чамдаа баярлалаа тоглолтыг санаачлаад Монгол бүхийн өргөөнөө 21 ардын жүжигчин Монгол улсын гавьяат жүжигчин нэгтгэн уран бүтээлээ төлөвлөж байжээ. Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд соёл урлагийн мэргэжсэн багийн хамтарсан аялын тоглолт амжилттайгаар үргэлжилж байна.